тэгж дулаахан байгаа нь л таалагдчих шүү дээ. Хитүү туцаа ховч өмсөхгүй. Тэр нь гоё байна. Далаа эрэхтэй, далаатай. Өсгөндөө далаа ороод. Юм хэмтхэн байгаа нь таалагдж байгаа. Гэтэ сансны үлж авах юм мэтэд юм шиг. Эгүй энэ хавийн буудлын хэмнэлгүүрүүд ялч хүнтэй байгаа юм аа. Тэ? Гэхдээ яг Монголыг бодвол хэмтхэн. Гэхдээ энэ хавийн зах махыг тэр латте малыг бодвол үнэтэй болчиход байгаа. Аппликейшнууд нь таалагдсан. Килог. Ер нь аялал жуулчлалын тэр хэсэг нэг таалагдсан. Тэгээ чи нэг ярьсан шүү дээ зах дээр очиод өнгөө шалгаснаа өгснөө марцсан байсан. Тэгээд шууд камераар шалгаад хараад өччихлээ. Тэгсэн шүү дээ. Зах дээр тийм камер бийдүү гэж бодчихсон. Манай зах шиг бодчихсон чинь би мөнгө өгцөн гэсэн чинь нөгөөх нь харин яасан гэснээр өөр мэдэхгүйснээс уцаа шалгаа камер шалгаж гэсэн ингэж гүйлж 20 минут ухрааснаа харснаа би ингээ мөнгө өгчээд. Тэр нэмэр шүү дээ. Тийм юм айгуу гоё яг хүмүүстэй ингээ тохирсон хөтөлбөрүүд ч байд юм гэлээ. Хил өгдөхдөө олон улс аппликейшн баха. За яг энэ биш. Солонгос нэг аквариум үзэхэд тэрнээс авсан сандаад байгаа юм. Айлх. Inferno style. Тавт буудлын нэг гоё юм нэг бүх юм өдөр болгон цэвэрлдэг бүх юм сэргээж өгдөг юм гоё. Тэгээд өглөөнд буудлын өглөөний хоол айлуулах авчвал их гоё юм билээ. Өглөөний хоол нэг жоохон тэд байгаад шүү дээ. Тэрийг давхар буудлаа бүглэхдээ авчвал гоё юм шиг санагдсан. Гэхдээ өглөө юм ид чадсан тул жоо хэцүү юм бэл тээ. Тэгтээ зээ. Коконат шүүсгтэй өглөөний хоол. Ойлгоо. Аялалт яваад юу хийсэн бэ гэж таад идэж байгаа бичлэг нэ. Өглөөний хоол. За тэгвэл таалагдаагүй тавргоё. За нэг замын хөдөлгөөний дөрөв тэгээд мацилгний хөдөлгөөн аим чимээ. Тэр юм Солонгос руу очижсэн болохоор Солонгостой харьцуулаад л байгаа юм л та. Монголд ч гэсэн юм байдгүй л Монголоос арай илүү тий бүр. Гэ нэг чин баг одоо юу гэх нэг машин байхад бараг 10-20 мацилг ингээ хажууд нь явж байгаа байхгүй юу? Гэж мацилг клион явж байгаа гэсэн. Тэний чинь ингээ дуу чимээ ямар вэ? Мацилглийн машин гэдэг амар илүү чимээтэй бас агаар бохирдуултай юм шиг байна. Тэ амар хаацлагдаг юм байна. Тэ эйгөө чагналддаг. Яг анх ирэхэд бол бүр дотоод ярь тасаад амсгацсан. Анх ирээд бид хоол иддэг төр бүрсдэг. Толгой ирэхдээ. Хурахаас Монголчууд зам ам тавиад өчтдөг тий. Энд ч л тийм соёл байх юм шиг. Тэгээ ер нь мацил жоохон унаад хот шиг газар дээр мацил гоо тийм юм шиг лээ. Тэрч яах вэ? За тэгээд гуравт муухай санагдсан зүйл нь тэр гудамжны хоолнуудын ариун цэвэрч гэх юм уу? Тэр жоохон их муухай. Эрүүл хөдлөөс ч юм уу тий. Гэт ийм халуун орчинд тэрний ингээд ямар нэгэн хөрөгч ч юм уу юу ч нэг юм байхгүй зүгээр ингээд ирчээ сайхан тавьсан тэрийг өдөрчөн байлгаа тэгээд тэрнээс аваад тий. Тий. Эрүүл хөдлөөс нь жоохон нэг тийм мэнтиг шиг ямар бохор санагдсан. Тэг нэг хөлөндөө гараа өчөөд баг хийгээд байгаа юм. Тийм гараа угааж байгаа юм уу гэлтэй юм санагдаж байна. Тийм. Энэ бол гайгүй газруудаас юм хөдөл зүгээр юм шиг тий. Нэгэд. Хонсон өдрөө юм уу? Чандрын өдөр. Айлтгон хонсон дээр. Юу? Хонсон дээр айлтгон л шүү. Энд юу? Одоо эдэж болж байгаа хонсон. Найдаж цаглаас авч байгаа. Хаа. Яха ерөнхийн мэдээж ямар нэгэн бордоогүй тийм гоё газараас авч байгаа ч гэсэн гадаа яг хийж байгаа юмнууд хийж байгаа процесс нь өөрөө яг нэг тийм мэрүүл ах хангаагүй санагдав. Гуртхан уу. Тэгэл за энэ хэсэгт арайгаагүй заяа. Тэгээд жоохон ингээд татай март тэр дам мартын тийшээ явгууд ингээд хүмүүс зөв газар хөвтөж мөвтцэн. Тэгээд тэр жоохон шокны байсан дээ. Зөв хүмүүс ингээд ямар битгүй аюу сан тийм.
төвсөх юм. Ойлгоогүй. чинь арчсан хоног дагуу мэдэрчтэй. Хан тийм зүгээр хүмүүс амьдарч байгаа юм шүү. Тэр чихтэл үйлчлэгийн төв болгон гэрэн цаамаа хитцүүлчихлээ. Хан тий. Гэртээ хамт ингээ гэрийнхээ гадаа сууж байгаа юм шиг. Ингээ хөвтсөн биз дээ. Зарим үсгэрэл юм байсан шүү дээ. Яг өөр газар явж зүгэн султаллаа. Гэтэ бүхэлдээ тийм биег шүү. Зүгээр л ганц хоёр тийм. Матраа гэдэлтийн байсан гэж. Гомдгүй юм чинь яг өөр газар гэдэг. Монгол ч гэсэн юм байт юм болов уу би битээс. Зарим газар юм байна л да. Тийм байгаал. Өөр таалагдаа. Тэгвэл жуулчдыг амар хийгээд хөөгээд ахчил юм байна. Тагаал Энэ бол яваа. орчууд төрчил явж байгаа юм тийм. Тэг зарим хүмүүс яг ингээ буудлын эрдэнэ тойронд ингээ ирэлж байгаа нэг бүс малгай нэг шийлмэл зардаг гэдэг хүмүүс бүр ингээд амирхтай ярьж байгаа ингээ баг аав гэл Энэ контакт үсгээд юм л бэл. ингээд тэр нь жоохон ядаргаатай санагдаа сүлтэй бүр ингээд ахгүй гэж ачил ер нь л нөө гэж сурахтай билэгдэг ш. Тэр жоохон ядаргаатай. Манай монголчууд гэсэн гадаад хүмүүс ирэхэд тэгдэг юм байна. Хан тэгдэг баха. Нэг нанд тулмалаар гадаад эмчилгүүд үсгээд тэгдэг юм л ч тийм бүр дагаад яваад идэг. Тэг тэр шиг л ингээд тэр нь амар ядаргаатай юм билээ. Тэр Энэ шиг хааж тийм байдаг л ахлаа. Зөв. Таад. Тэс. Тэгэхээр нэг юм гэрэн. Бам. Тэг жоохон заваад. Гүмдгүй үнэр нь таалагдав. Тэг ерөнхий орчин. Энэ нэг далайн хоолны үнэр мөнөртэй холцохоор тэр үнэр нь жоохон сайн. Яг далайн хажуугаар явахад бол гоё шүү дээ. Яг хотын далайн хажуу төв мүү замны гоё. хажуугаар явахаар. Үнэр нь жоохон хэцүү. Хурц урцсан шүү дээ. Нэг тасааг болохоор гэдэг юм уу бүр амар хурц урц. За тэгээ дараагийн шилжүүлж байна.